стратегийн том төсөл хөтөлбөрийг зориуд зохион байгуулалтаа зогсоосон улс төрийн зорилготой хувийн ашиг сонирхол бүхий ийм нөхдөөдтэй болов хуулийн дагуу хатууд тэмцэнэ гэж байна шүү дээ. Түүнээс үүдэж гарах алдагдсан боломжийг тэр буруутай этгээдүүдээс гаргуулах тухай асуудлууд хүртэл байгаа шүү дээ. Улсын ажлыг хойшлуулдаг. Тэгээд бүгдийнх нь амьдрал урагшилсан юм байхгүй. Асуудал шийдэхээр шийдвэрлэхгүй улс төржүүлдэг. Шийдээд явах гэхээр дундуур нь саад болдог. Ийм нөхдөөдтэй бол одоо засгийн газар хатуу хариуцлага тогтсож ажиллана гэж эхнээсээ одоо хариуцлага тогтсоод явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ерөөсөө ухарч няцх асуудал байхгүй. Та хүмүүсээ явуулж орон нутгийн нөхдүүд нүрэг даалгаврын нүгийн салбарын яамдуудад тэр бас одоо үүрэг даалгаврын нүгийн тэгээ бүх талын дэмжлэгийг үзүүлж ажиллана. Тэнд хямдгаач байсан энэ төсөл цаад болох ямар ч ирэх байхгүй.